Од өндөр сувг тавтай морил бие олгогчийн хот. Дэлхийн дуу хоолой нэвтрүүлгийн энэ удирлын сүүлчийн дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч, бизнес судлаач Батэрдэнд бидэнд бэлтгэн өргөдөг. Өнөөдрийн дугаарыг ажил бэлэн чадвар сурын UFE Tech сургууль болон ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани ивент тэтгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од өндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 сталконы од өндөр радиогоор хүрч байна. За өдрийн мэнд Батаха. Өдрийн мэнд. За сүүлийн дугаар. Энэ 2 жилд бид хэд чинь 2 сизон нийтдээ 2 жил хугацаанд дэлхийн дуу хоолой гэдэг нэвтрүүлгээр одоо хүргэлээ. Энэ аялал бол бидний бусдаа өгөх гэж байгаа хоёулангийн ярианууд 3 бүлэгтэй явсан. Гэхдээ бидэд энэ 3 бүлэгт хин нэгэн улсыг магтан дуулах гэж эсвэл хин нэгэн компаниг эсвэл хин нэгэн хүн гэхээс л тэгэхээр ер нь энэ хүмүүсийн нийтлэг зарчим юу байгаад байгаа тий улсын хувьд Америк яагаад хүчрэх болсон юм, Ирланд яагаад өөрчлөгдөж тэр жижиг улс манайх шиг 7 сая орчим, Израиль яагаад инновацийн төв болсон юм, Хятад яагаад одоо үйлдвэрлэгчээс технологийн гүрэн болоод явчих, компаниуд ер нь яаж төрж яагаад зарим нь алга болоод байдгийг, ямар тайминг тэнд нөлөөлөд байна. Энэ бүгдийн хөдөлгөгч хүч нь технологи юм болвол те тэр технологи гэдэг чинь яг юу юм гэд гэх мэтээр ингээд айлуулах задлан шинжлэх гэж оролдлоо. Энийн хариулт нь болохоор хүмүүс, байгууллага, улс орнууд юу яаж амжилтанд хүрээд байгаа. Бидэд тэрнээс ямар сургамж авах юм? Монголд энэ ямар хамаатай юм? Тэнд нэг баян хүн эсвэл нэг улс хөгжих нь бидэнд ямар хамаатай юм те? Үүнээс бид юу сурах юм гэдгийг л хоёлаач нь одоо 2 жил 2 сизон дамнаад ярьлаа. Эднээс дүгнэлт хэлэхэд бол нэг зүйлэл нийтлэх байх тах тийм. Түүхийг ямар нэгэн хүн тэрний яг нь амбассадор буюу нэг гаргаж ирж байгаа наадлын одоо илэрхийлэл болохоос биш. Түүхэн цаг үед компани, хүн, улс орнууд ямар нэгэн тэр системүүдийн цаг үе олсон зүйлийг зөв бүтээлтэй ашиглаж тууштай зүтгэснээр. За энэ нь айгүй гоё юм лоозон шиг юм болоод байгаа боловч яг одоо ки оновчтой үг нь болвол альва зүйлийн мөчлөг тайминг ирэхэд тэрийг зөв ашиглах буюу системийг тоглоомын дүрм өөрчлөгдөх, тэр тоглоомын дүрмийг дагаж чадсан. Энэ нь ялгаагүй л биднээс нийгмийн сэтгэл зүй нээтрэ боловч яг байгальтайгаа адилхан зүй тогтолтой. Аливаа зүйлийн нөгөө ховсон өөрчлөгдөх үед тэрийг даган ховсон өөрчлөгдөж чадж байгаа амьд нь л үлддэг тийм ээ. Яг энийг хэлээд байгаа. Тэр тоглоомын дүрийг зөв ашиглаж чадж байгаа хүмүүс. Тэрнээс хуучин ийм сайхан байсан. Одоо энэгээр гээд ингээд шинжлэлттэй эсэргүүцэж байгаа хэсэг дандаа л түүхэн цаг үед мөхчихсэн. Энэ ганцхан хүний нийгэмч биш, биологийн тэр байтугай бумага дэлхийн ертөнцийн байхгүй. ертөнцийн бүр дэлхийч биш бүр ертөнцийн хуулийн дээр. Тэгэхээр энэ хууль л ерөөсө цаана байгаад байгаа юм байна, үйлчлээд байгаа юм байна. Тэгэхээр бидэд энэ хуулиас холдож, байгалийн хуулиас бол холдож чадахгүй гэдэг том дүгнэлт төрээд байгаа. За тэгээд нэвтрүүлгээр орохдоо нэвтрүүлгээ дараагийн 50 жил тэгвэл энэ зүй тогтлыг өмнөхөөс ингэ хараад байгаа юм бол дараа нь яах юм гэдэг хариултыг гаргах гэж оролдъё гэж энэ нэвтрүүлгээ өгч байгаа нэрээ. Гэхдээ тодруулаад ярихад энэ асуултанд хариулахаас өмнөх тэгвэл юмнуудыг дурдаад нэг санаалах утгаар ярьчих тийм ээ. За хэд хэдэн эренгүүд байгаа. Эрен гэх юм. Эрен гэд нэрлэхүү нэг үечлэл, мөчлгүүд. За age л гэж ярьдаг баг тийм. За энэ болохоор учир нь саяны тэр нөгөө тоглоомын дүрм хаана өөрчлөгдсөнийг зүгээр гапыг санаалах гэж байгаа тийм. Тодруулах гэж байгаа. Учир нь түүхийн туршид ялагчд байнга солигдож ирсэн. Тэрээс нэг ялагч мөнхийн ялагч гэж байхгүй тийм ээ. Солигдож ирсэн. Хизээ нэгэн цагт хамгийн үнэтэй зүйл бол бүр одоо вармар одоо бүр зэрлэг хүнэгдлийн үед ч гэсэн газар байсан. Яагад гэвэл тэр үед хүмүүс анчин төвөрлөгч байсан учраас өнөөдөр тарс үр маргааш урахгүй учраас бусдын яг бэлэн болоод ургасныг төрүүлж авах нь сармагчингийн хувьд адилхан, хүний хувьд адилхан, ерөөс амьтны хувьд адилхан байсан. Амьтанлаг үедээ. Энэ үед хизээ нэгэн цагт газар хамгийн үнэтэй. Үржил шимт газар гэх юм уу та тийм ээ. Хамгийн үнэтэй байсан. Дараа нь үйлдвэр хамгийн үнэтэй үе ээж эхэлсэн. Үйлдвэрлэл хамгийн үнэтэй хөрөнгө болсон.
Дараа нь тэндээс ингээд хүн хуримтлал бий болоод альваа зүйлийн юм чинь тухайн үед идэ дуусчдаг биш. Тухайн үед үйлдвэрлээд дуусчдаг акшн биш. Хуримтлал буюу капитал бий болгосон үнц гэж байгаа. Тэр нь мөнгө байж болно, башин барилга бит байж болно, бит бос байж болно, мэдлэг байж болно. Альваа зүйлийн тэг өмнөх дээр нэмээ явсан арвижсан үнцэнт зүйлийг капитал гэж байгаа тийм ээ. Тэгэхээр би ч багада капитализм гэхлээр капитал гэхлээр нэг ширээ сантал боддог байсан л д. Машин барилгаа л боддог байсан. Үгүй тэр үнцэнтэй хоримтлсан үнцэн бүхий хоримтлагдсан зүйлийг капитал гэж байгаа. Та нэг тодруулах юм байна. Тодруулах ч танаас хүсэх юм байна. Бид нарыг баг байхад муусан капиталистууд капитализм бол муухай баа гэдэг байсан шүү дээ. Нэгсээр гад бидний тархинд нэг тийм суудсан байдаг. Одоо ч гэсэн тийм одоо хандлагатай хүмүүс зөвхөн зөндөл байна л да. Та энэ капитализм гэдгийг яг нэг гоё ингэ тайлбарлаад өгөөч. Эн чин энүүгээрээ муухай, энүүгээрээ гоё юм аа. Энүүгээрээ бидэнд хэрэгтэй юм аа гэдгийг яг бүр ингэ яг сонсомоор. За капитал гэдэг айхтар ном байгаа Маркс Энгельсийн гэх мэтэр би тэр онол руу нэрсэнгүү тэр номыг ярих гэх юм бол угаасаа 3 ботын болно тийм. Гэхдээ одоо харин тийм өстой зүгээр нөгөө инженерийн хүүхдэд ойлгохоор л. За яг тэр 9 настай хүүхдэдгээр ойлгоход юу гэж хэлэх вэ гэвэл сая яг л тодорхойлж байгаа. Капитал гэдэг чинь хин нэгний үнцэнтэй байж болно. Өөрт нь үнцэнтэй, бусд үнцэнгүй байж болно л та. Гэхдээ тэр хүний амьд байх хугацаанд гэдэг юм уу? Эсвэл удмаас нь дамжиж ирсэн гэдэг юм уу? Эсвэл өөрийнх нь заавал тийм урт хугацаанд аач биш. Өчигдөр нэг номны талыг уншаад, өнөөдөр нэг номын талыг уншсан. Энэ нүд зарцуулсан хүч хөдөлмөр бүгдээр нь нийлээд хин нэгэн тэр нь хэрэг болоод үнцийг үсгэж байгаа бол тэр капитал гэж байгаа. Тийм бааз. Тэгэхээр одоо яг саяны асуултаа муусан капиталистууд гэхэлэр үнцэнтэй зүйлстэнгүүд гэж харааж байгаа чи юу гэсэн үг юм. Биднээс үнцэнтэй зүйл гүйтэнгүүд болж өөрсдөө хэлж байгаатай яг адилхан байхгүй. Тэгэхээр ерөөсөө капиталистуудыг үзэн ядаж ин гэдэг нь ерөөсөө үнцэнт зүйл юу ч байхгүй. Өнөөдөр тэгээ тоол олдвол иддэг амтналаг л байгааг хүмүүсийн л нэг хатууга хэлчмээр байна. За энийг бол яг онлоор одоо юу гэдэг яг тэгээд тэдэн онд тэр нэ гэдэг бол энд бол ярих шаардлагагүй гэж бодож байна. Тийм үү. Тэгэхээр бидэд бол капитал гэдэг бол тэр үнцэнт зүйл юм аа. Гэж хоримтлагдсан ирсэн нэмэгдэн нэмэгддэг зүйлийг хэлж байгаа. Хөлсөө туслуулж хоримтлагдсан ирсэн зүйл шүү дээ тийм. Хин нэгэн тэнд ямар нэгэн үйлдэлээрээ бүтээл хийсэн, хөлс хөдөлмөрөө шингээсэн, цаг зарцуулсан. Тэгээд тэр нь яг үнцэнгүй байж болно. Гэхдээ тэр хүн хин нэгэнд үнцэнтэй бол тэр хүний хувьд капитал нь байхгүй. Тэр байтугай одоо хэлээд байгаа шүү дээ. Заавал капитал гэхэлэр ийм маус энэ тэ iPhone биш ээ. Цагаат болох юм бол нөгөө өвгөд дэд сүртэл монголчууд ярьдаг гэсэн шүү дээ. Бидэнд юу вэ? Энэ сайхан үр ачнаар байна. Гэхдээ тэр чинь тэр хүний үнэт капитал нь байхгүй. Тэр өвгний хувьд бол эмэгний хувьд бол үнцэнтэй хамгийн зүйлүүд нь байхгүй. Зарим нэг зохиолчд надад бол хідэн хөөрхи юм уу насаараа битсэн хідэн шүлэг байна. Тэ? Энэ шүлэг тэр хүний хувьд капитал нь байхгүй. Энийг л хэлээд байгаа. Би ягаад танаас ингэж хүссэн бэ гэхээр одоо тийм хандлага хэвээр байгаад байгаа. Муусан баячууд гэдэг. Тэр хүмүүс ч хөдөлмөрлөөд мөнгө олоод баяжсан хүмүүс шүү дээ. Бүх одоо цаг заваа зарцуулаад хөлс хүчээ урсгаад баяжсан хүмүүс байхгүй. Одоо тэгэнгүүт сошиалч гэсэн зөндөө явж байгаа. Муусан баячуудыг хартаа гэд. Сайн нэг мөнгөтэй хүн л юм байна л та. Нисдэг тэргээр нэг газар буусан чинь энэ яг яаж байгаа ингээд нэг тэр хүнийг үзэн ядах хандлагатай байгаад байгаа. Гэхдээ тэр хүн цагаа хэмжиж шүү дээ. Цагаа хэмжиж. Тэгэд өөрийнхөө тэр туслуулсан хөлсөөрөө тэр нисдэг тэргийг авч унаад тэнцээ очиж цагаа хэмжиж байгаа байхгүй. Энийг буруугаар ингэж тайлбарлаад буруу мессеж өгөх тийм юу байгаа яваад байгаа. Энэ маш буруу шүү гэдгийг л би танаар сая тайлбарлуулчихлаа. Баярлалаа. Дээр нэг юм бүр гинт жишээ авч санагдмаар санагдлаа. Мэдээж капитал дотор нөгөө хөрөнгө орно л доо. Одоо нөгөө бит хөрөнгө, мөнгө одоо юу гэдгийг те машин унаа болно. Гэхдээ тэр мөнгөнд хит одоо мөнгийг голчлон нэг хэсгийг нь голчлон харах нь юутай зүйрлэлд буруу байвал бид хэдийн сайхан амьдрал, хүсээд байгаа амьдрал, нэр төртэй амьдрал, зөв амьдрал гэдгийг хоол гэж бодъё. Энэ хоолыг идэх ёстой байгалийн амьтан бол тэ. Тэрэнд хүрэх тэрийг өөрийн болгож авах нэг хэрэгсэл нь халбах сэрээ одоо савх тийм үү? За яг мөнгө чи яг энэ түүл нь байхгүй. Тэрэнд хүрэх нь тэр мэдээж том халбахтаа бол том халбахтаад л өнгөх байх л да. Мөнгө илүү мөнгөтэй хүн илүү амжилтанд хүрээд байна гэдэг нь тийм утгаар тайлбарлагдах байх. Гэхдээ амжилт чинь мөнгө нь бишээ. Тэр мөнгөөр үйлдэгдээд цаана очиж байгаа тэр хоолч нь байхгүй тийм ээ. Тэгэхээр нөгөө
ухар мөчтөөр харах юм бол тэр халбага хамгийн үнцэнтэй гэж хаадаг баг. Бид халбарын төлөө төрөөгүй. Харин хоолны төлөө байгалийн амьтан хоолоо идэх гэж байгаа, энерги авах гэж байгаа бол тэр хоолнд хүрэх халбага чинь тэр мөнгө хөрөнгө чинь юм шүү л гэж хэлэх гэж байгаа тийм. За тэгээд дараагийн капитал дээр байсан тийм. Газар байсан, үйлдвэрлэл боллоо. Одоо тэрнээс үүссэн одоо хадгаламж бий хүн чинь хуримтлалтай болж байна, капиталтай боллоо. Өмнө нь бол одоо шүлэг бичсэн ч тэр хүнтэйгээ хүчтэй байсан бол таарлаа шүү дээ. Шинжлэх ухаан тэр доктор өгтөл хүчтэй тэр доктор байсан юм аа юм. Тэрнээс хойш капитал яаж бий болсон гэвэл одоо ном зохиол энэ эрдэм мэдлэг шинжлэх ухаан дээр ярил л да. Тэр нөгөө номтой болсон бичиг үсэг гараад тэрийг хойч үедээ үлдээдэг болдогчл ингээд хүн төрөлхтний хувьд капитал бий болж байгаа гэсэн. За энэ капиталын нэг хэсэг явжээ. Хин их ном уншдаг, хин тэр нөгөө мэдлэг шинжлэх ухаан дээр ойрхон байсан нь хамгийн баян хүчтэй. Газар нь биш болж явирсан шүү дээ, тийм үйлдвэрийн машин биш болсон. Дараа нь тэгээд тэр утгаар яг энэ утгаараа нөгөө Google-ийн ирмэр орж ирж байгаа шүү. Google хамгийн их search engine сайтай. Google хаана ямар мэдээлэл байгааг хамгийн сайн олж байгаа. Хүмүүс хаа юу хайгаад байгааг трафик хамгийн сайн тавиад байгаа. Тэрээс тавьж чаддаг учраас Google одоо жишээлбэл мэдлэгийн одоо паверыг авчиж байгаа байхгүй нөгөө хүчний паверыг авчиж байгаа байхгүй тийм. Тэгэнгүүт одоо яасан бэ гэсэн химэл оюун ухааны эрен рүү орж байна. Тэгэхээр энд бол ялагчд өөрчлөгдөд байгаа юм шиг би тэр харах юм бол хүний насаараа нэг нь өрхий насварал те одоо хиний үе Дэл Карнеги үе муу байлаа шүү дээ те гэжсэн бол одоо Илон Маск үе гэдэг. Хүнээр нь тодорхойлох юм бол тийм юм шиг харагдана. Гэхдээ энд юу цаана болоод нэ гэхээр тоглоомын дүрм өөрчлөгдөд байгаа байхгүй юу? Тэр тоглоомын дүрмийг яг өөрчлөгдсөн даруйд нь зөв ойлгоод цаашаа гүйчж байгаа хүмүүс нь хожиж байгаа. Тэрнийх нь илэрлэл нь одоо нөгөө хин нэгэн заавал ялагч болох хэрэгтэй гэдэг шиг л тэр дорж бат инкватл гарч ирээд байгаа байхгүй юу? Тэрийг бид ус инкватыг шүтэж батыг шүтгэхийн оронд тэр тоглоомын дүрийг яасан хурдан өөрийн болгоч яваа гэж л харах хэрэгтэй гэсэн. За ер нь бол концепц бол манай нэвтрүүлгийн концепц нь энэ ээж нь. Тэгэхээр одоо энийг илүү яг гэдэг дээр нь тайлбарлаад явъя төхөө. За хоёлаа ивент тэтгэгчийн дараа үргэлжлүүлье. За өнөөдрийн дугаарыг маань ажилд бэлэн чадвар сурыг UFE Tech сургуулийн ивент тэтгэж байна. За UFE Tech нь санхүү эдийн засгийн их сургуулийн бүрэлдэхүүн сургууль бөгөөд шинэлэг технологи, шинэ арга барилыг ашиглаад ирээдүйн ур чадварыг хөгжүүлэх зорилготой инженер технологийн сургууль юм байна. За тэд мэдээллийн технологийн салбарт онцгойлон анхаарч ирээдүйн шаардлагад нийцсэн мэрэгчлэлтнүүдийг бэлтгэхээс гадна технологи дээр нэмэх нь дизайн, за мөн нэмэх нь сэтгэл судлал гэсэн 3 үндсэн чиглэлийг хослуулан үйл ажиллагаагаа явуулдаг гинэ. За ер нь альва мэрэгжил одоо юун дээр мэрэгжил дээр сэтгэл судлал ороод ирэхээр маш үр дүнтэй болоод эхэлдэг. Ерөөсөө нэг алхам агцсан яваад байдаг шүү дээ, тийм. За жишээлбэл би энэ хайгыг дизайныг гаргалаа гэж бодоход хүмүүс ирээдүйд юу хүсэх юм бэ? Хүмүүс одоо юу хүсэж байгаа юм бэ гэдгийг сэтгэл судлаач нар чинь маш цоргоор олж мэдээд хүмүүсийн хандлага тийш явж байгаа юм байна гэдгийг олж мэдэх боломжтой болчихдог. Тэнгүүд нөө ирээдүг хардаг гэж ярьдаг шүү дээ, тийм. Тэнгүүд нөө сэтгэл судлаач одоо кинон дээр ч ялгаагүй харагддаг шүү дээ. Тэр хүмүүс хаашаа явж байгааг маш цоргоор харцсан байдаг шүү дээ, тийм. Хүмүүс юу хүсэж байгааг нөө сэтгэл судлаач чинь мэдээд идэг гэсэн үг. Ингээд энэ ороод ирэхээр ер нь альва мэрэгжлийн эзэмшсэн хүн маш тийм давуу чанартай болоод ирдэг юм болов уу гэж бодоод идэг. Тэнгүүд энэ сургууль сэтгэл судлалыг нэмж чадсанараа бас өөрсдөө бас нэгэн шат агцсан байна гэж харагдгаар байна. Одоо яг нэг 10 жилч дуусчлаа хүмүүс зарим нэг хүүхдүүд маань сургуулаач сонгоцсон байгаа. Сургуулаа сонгоогүй ч хүмүүс байгаа. За одоо 11, 10 дугаар, 9 дугаар гэдэг ангийн хүүхдүүд бас ирээдүйд ямар мэрэгчлээ болмоор байна гэд бас бодож л байгаа. Тэгвэл UFE Tech сургууль дээр очиод нэг уулзаад хөтөлбөртөө танилцаад ер нь хичээл нь ямар байдгийг, юу заадгийг гэдэг бүр нэг танилцчихасаа гэж одоо бодоод байна. За тэдэнтэй холбогдох дугаар нь 7732 10 юм байна. UFE Tech.mn гэдэг вебсайтаар ороод бас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой байна. За баярлалаа. Би өөрөө сургууль яг энэ сургуулийг төгссөн. Дээр нь ийм юм тестэнд би бас орж исэн. Юм уншаад ингээ толгой молгондоо зүүж жагаад нейро сайенсын тэр л хөгжөөд одоо бүр сургууль болж байгаа юм шиг байна. Аль 5 6 7 жилийн өмнө ч л байсан. Айгүй бүр айхтар шүү. Хүн яг үнэхээр яг чин сэтгэлээс үсэж гин үү? Манипуляцид орцсон байна уу, тийм ээ? Яг ер нь юу хүсэж байгааг хүн өөрөө ч мэдэхгүйгээр ингээд body language-аараа нөгөө
хүн илэрхийлээд идэг шүү дээ. Тэр хүртэл явд юм билээ. Нера сайенсын юм айгу хайхтар. Тэгэхээр энэ бол бүр сууртай юм эхэлж байгаа шүү. Дөнгөд нэг хөтөлбөр аваад эхлэегүй айгу сайн болж байгаа байх гэж би найдаж байна. Тэгвэл маш удаан судалгаа явуулсан юм байна тийм. Маш удаан судалгаа явсан. Тийм байна. За баярлалаа. За баярлалаа. За эднээсээ одоо яхад хамгийн хүчтэй хүмүүс өмнөх 500 жилд хэн байсан? 500 жил өмнө жилд хэн байсан гэхлээр хаадууд байсан. Хаадууд яадаг вэ гэхлээр нөгөө ойлгож байгаа. Монгол Empire, Roman Empire те гэд хэдий их газар нутаг эзлэн төдий чинээ хүн ам популяшн ихтэй болно. Төдий чинээ популяшн ихтэй болохоор нөгөө төдий чинээ амжилт гарах магадлал тэн дундаас нэг юм хийж чаддаг гарын урттай хүн олдох магадлал төдий чинээ их болно. Дээр нь тэрийг нөгөө цэрэг дайрчилгаанд ашиглана. Татвар их авна. За ийм л тий. За тэгээд тэр үед нөгөө хүмүүсийн хамгийн сайн хүч болвол ерөөсөө булчин байсан. Хүний өөрийнх нь газар тариалан тий мал сүрэг хүн ам. Ерөөсөө л гарын булчин эрчим. Гарын булчингаар эрчмийн гал гаргадаг. Ерөөсөө энэ хүн төрөлхтний түүхэнд одоо хасаагийнхаа бэлгэн хоёрынхаа нэвтрүүлгээр орох чинь ерөөсөө энэ ертөнцийн өөр энергийн төлөөл тий энерги хуваарлалт яваад байгаа. Энерги устж алга болохгүй, шинээр бий болохгүй. Бага энерги бий юунаас л одоо хуваарлж авах тийм ээ. Тэрний төлөөл байлдаад байгаа. Яг тэрнтэй адилхан яг энэ энергийн хүчийг болвол хүн булчингаараа гаргаж ирсэн. Энэний өмнөх нэвтрүүлгээс гаргасан тийм ээ. Энэ үед нэг асуулт асууя л да. Өнөөдрийн яриад байгаа Америк, Сингапур яг одоо өнөөдрөөр очлоо гэхэд тэр үед нь нөгөө тайм таараг бол Сингапур хинч байхгүй. Тэ. Хичнээн ликвайон гарч ирээд нэмэрэг байхгүй. Тэгэхээр тайминг нэм чухал байгаа маа. Тухайн үеийн тоглоомын дүрм тийм байсан. Тэр хүний буруу биш, чадахгүй даа биш. Тоглоомын дүрм. Хоёрдугаар хэсэг нь далаад гарцтай хүмүүс дэлхийг өөрчилж гисэн. Тэ. За энэ дээр болохоор яасан гэхээр за цайны газар нутаг хамгийн томтой улсууд мөн үү? Португал, Испани. Үгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Тэгвэл яасан гэхээр тэд зөвхөн хилэлдэг одоо бодит нэг хатуу юм газраар хилэлдэг биш. Далаа гэдэг зүйл чинь өөрөө ороод ирж байгаа. За энэ үед болохоор хятад том орол байсан. 1400 оны үеийг жишээ аваад татхад энтэх том орол байсан. Бас л хүн ам ихтэй л байсан харьцангуй. Одоогийнхоос багтсан бидний хажууд бол их л байхгүй да ялгаагүй л их байгаад байсан. Хамтаал томорч байгаа. Осман айгу хүчрэхэг байсан. Гэтэл ягаад хажуугаар нь яг энэ 1400 гад оны үед Португал, Испани гараад ирвэ. За яг хаа Англи арлын орн гэхдээ эднээс бол арай бас учиртай. Гэхдээ л ягаад энэ арлын орнууд айгу тийм хүчрэхэг болж эхэлсэн бэ? Энэ далаад гарц байгаа тийм. Далаад гарц гэдэг нь юу гэвэл дараагийнхаа улс руу бушуухан очиж гэдэг бас физикли юм ярихаас илүүтэйгээр тэр дараагийн төв алгасан явахын төлөө чинь яах вэ амарсан тэр далаагийн чинь одоо нөгөө комфорт зоноосоо гараад юутэй ч очиж магадгүй тий. Ястаа жинхэнэ нөгөө Гулливерийн аялал гэдэг шиг тий. Юутэй ч тулж магадгүй. Учираас тэр болгонтой чинь шинэ ертөнцид танилцах буюу хүн төрлөختөний тарих бүр ингээд шинээр юм үзэх нээлт болж байгаа. Энэ тохиолдолд тийм юм үдсэн хүн огт үзээгүй гэртээ сууж исэн хүн хоёр маргаа суудаг хүн хоёрын мэдээж нөгөө юм үзднүүд тайсан л хөгж таараа. Яс цууж ирнэ шүү дээ. Яс цууж ирнэ. За энэ дээр нөгөө далаа навигац, за одон орон энэ бүгд чинь шинжлэх ухаан дагаж орж ирж байгаа болохоос нэг арлаас яваад Америкийг эзлэх тухай тий Австралиг эзлэх тухай бол яриаггүй. Илэрлэн тэгж гарч байгаа гэж байгаа байхгүй. Тэр үр дүнд тэгж чадчих байгаа. Далаа навигацыг, компасыг тий шинэ усан онгоц илүү хүчрэх байх. Энэ болгоныг хөгжүүлж чадсанараа усан онгоцыг хол явуулна гэж яриад байдیں۔ Яг энэ үед нөгөө Steam engine юу лээ? Уурын хөдөлгүүр гараад нөгөө 1800-аад оны үед хоёлынгийн ярьсан дугаар дээр Оросууд Японыг дээрлэж очиж байхаас өмнөх акшнд юу болсон бэ гэхлээр нөгөө хоол хүнсээ хэрхэн удаан хадгалах вэ гэдэг асуудал байдаг. За энд чинь бүр ганцхан аялал гэхээс лээтэйгээр нөгөө хоол хүнсийг яах вэ? Далайн өвчнөөс яаж сэргийлэх вэ? Ямар эм тан гэдэг. Энд чинь шинжлэх ухааны салбаруудыг бүр ингээд нэлэнхүйд нь ганц усан тээвэр бишээр хөгжүүлж байгаа шүү гэдгийг хэлэх гэж байгаа. За энэ дээр мандан бадарсан хүмүүс бол одоо дэлхийн чинь Колумб байна тийм ээ. Васко да Гама хүүхд багт үзэлээд гэсэн тэр Мегалайн гээд байж гин тий. Анхны юу далайн газрын зургийг зурсан билүү дээ. Далайн газрын зургийг зурсан хүмүүс тийм ээ. За тэгэхээр энэ бол юу вэ гэвэл яг одоогийн AI-тай адилхан юу болж байна? Дэлхий чинь баг бүрэнхий тий итгэж явж штэ. Ёстой нөгөө тойрсоор байгаа өөрийнх нь цаг дээр ирэх шүү гэдэг юм чинь энд итгэл үнэмшлээ хүн төрлөختөн олж авч байгаа. 3 дахь нь за үйлдвэрийн хэсэг. Энэ бол ажил үйлдвэрийн ажил дөржилт бол
хүмүүсийг ерөөсөө бүр дараагийн төвшөнд өсрөхсөн ойлгомжтой. Энэ мэдж байгаа боловч түрүүчийн хоёр нь яг адилхан нөгөө сайн далайх чинь тоог яригддаггүй боловч яг адилхан өрнөлөөтэй шүл гэж байгаа. За энд хамгийн сонирхолтой жишээ бол ерөөсөө илт жишээ бол Хятад Англи хоёрын жишээ. Энэ үйлдвэржилтээр Англи ерөөсөө нөгөө мэдлэгийн уур хаан гэх юм уу, их усүр гэх юм уу байсан. Түүч байсан. Хятад энэ үед болохоор үйлдвэржилтийн 1700 1800 үед нөгөө гар аргын кинонууд байдаг тийм ээ. Баахан боолууд ингээд яатсан л. Тэгээд тийм гоё үйлдвэрлэлийг гарын булчинтай олон хүний боол шиг ажилдаг юмэг одоо булаацалдах гэж Япон бүгд л одоо Хятад руу ч баахан дайрлаа шүү дээ тийм ээ. За эн чинь юу вэ гэвэл тэр ганц Хятад биш нөгөө өмнөд зүүнүүд Азийн улсууд руу ч Индонез энэ чинь тэгжил ажиллаж байгаа нь шоргоолчиг олон өнөр ажил хийлгдэг тийм ээ. Бун баялаг. За энэ үед харин Англи энийг ялчиж байгаа. Яасан тэр баахан шоргоолч бүр хэрэгж байхгүй. Хэдий боол хэдий баг цалиа өгөөд байсан ч гэсэн тэр олон хүний хоол машин тулт юм хоол байхгүй. Тийм ээ. Яг энэ дүрм солигдчихж байгаа. Ингээл Англи ялчиж байгаа байхгүй. Тийм ээ. За энэ нэгэнтээ ингээд хүнээс өөр юмар үйлдвэрлэл хийж болох юм байна. Текстайл хийж болдгийм байна гэдгийг харчаар одоо дараагийн хүн төрөлхт юу хэрэгтэй болоод эхэлсэн гэхээр шинэ зохиох биш. Угаасаа хэрэгцээ нийцээ хангахын тулд нөгөө юу яа. Одоо тэр моторыг хэрхэн үр ашигтай ажиллуулах юм. Өөрийн даралтаар ажиллуулах юм уу? Усны даралтаар ажиллуулах юм уу? Тийм ээ. Одоо морин ториулгаар ингээд эрүүл эргэлдэх юм уу? Аль нь дээр вэ? Чи нүдэн дээр ойлгомжтой байхгүй. Тэрийг хурд эргүүлэх хэрэгтэй. Тийм ээ. Хамгийн бага хүчээр. Тэ. За тэгэхээр гараад ирж байгаа. Дараа нь нөгөө масс үйлдвэрлэл яваад гисэн чинь хин нэгэн морин тэрэгэн дээр ачаад дараагийнханд хэрэгтэй зэгт навьж өгдөг байсан бол масс үйлдвэрлэл гаргахлаар нөгөө төмөр зам ч хөгжөд эхэлж байгаа. Төмөр зам хөгжөд эхлэхээр төмөр зам дагсан суурангууд хөгжөд тэгээд ингээ улс орны хөгжил чинь зүгээр ингээд геометр прогресс шиг яваад эхэлчихэж байгаа. Үеийн нь болж байгаа. Тэгэхээр үйлдвэржилтийн юм ингэж явжээ. Дөрөвдүгээр хэсэг. Одоо нэг юм бүх нийтийн түүчээ дэлхийн цагдаа яаж ч нэг Америк л нэг хамаг юмны түүчээ болчиход шүү дээ. Тэгээд хамгийн цагаатлах хамгийн отхон үндэстэн улс байгаад байдаг. Тэгээ яагаад энэ өмнөх 2-3 мянган жил болсон гэчээд биднес хөгжихгүй нөгөө бахархаад байдаг те. Дэлхийг эзэлжсэн биднес ягаа хөгжихгүй. Тэгэхээр тэр хүн заавал хөгждөг байх албагүй нэ, тийм ээ. Тухайн үед тэр хамгийн том газрыг хамгийн хурдтай эзэлдэг тэр агшинд нь Монгол Empire л яг тэр дүрмийг зөвлө ойлгочих. Тэ. Аль болох том газартай байх юм байна. Гэхдээ аль болох тэр газрууд руу хурдан хүрэх хэрэгтэй юм байна. Тэгсэн чи яг тэр агшинд нь манай хамгийн их адуутай бай таарсан. Тэгэл явчих. Тийм ээ. За. Гэх мэтэр ингээл ийм айгүй энгийн ч юм уу да тийм ээ. За ингээд явхлаараа за Америкийг бол хоёулаа нэлээд ярьсан. Энэ дээр яахаа өгөхлөөр хүмүүс нөгөө газрыг нүгсэн өөрийн өмчтэй болгоё, тэмүүлэлтэй болгоё. Тэгээ юучгүй хүн юучгүй. Тэгэхээр анхны тэр нэг суурийн тавья гэд Homestead Act анх гарсан. Төмөр зам сайн ярьж гин хүмүүсийн харилцаа холбоог сайжруулъя. Тэр нь ихээр бай. За мэдээж бол дараа нь нөгөө дайн өрнж байгаа газар үйлдвэрлэл өгчихгүй. Европ дайн өрнөд гэдэг. Тэрний хангалтыг хаана их вэ? Америк ямар ч гал утаа байхгүй Америкт үйлдвэрлэл байсан. Ингээд 2 дугаар дайны үед Америк өсрөнгөө хөгжсөн бүр сайхан тий гэд. Тэгэхээр энэ үед болохоор тэр нэг Аргентин ч бас алсан юм байл шүү дээ. Уг нь үү? Тий. Даанч тэгээд бургал зарцуулаад хамаг мөнгөл тараацсан байна. Яг түрүүний асуултанд яг нэг хэлэх гэдэг. Капиталист гэдэг чинь юу вэ гэвэл сайн хэлж шít. Жоо хондлуулсан зүйлээ буруу зарцуулж байгаа бол энэ одоо эсрэг капиталист эсрэг гэсэн үг. Тэгэхээр байгаа зүйлээ аривлаа хэмнээд дараагийнхан зөв зүйлд оруулж байгаа нэг капиталист гээ. Харин яг хоёр жишээ нь энэ хоёр байж штэ. Америк, Аргентин хоёр. Тий. Олохгүй адилхан болсон. Яг адилхан болсон. Ер нь Америк, Аргентин ч гэдэг яах юм. Хоёулаа шууд л Монгол дээр хүмүүс дээр ярьчих. Яг адилхан цалин авдаг хүний нэг нь айтайхан айл байхад нөгөөт нь дандаа хохирчийн дүрд дандаа хоосон байдаг айл байдаг шүү. Тийм ээ. Капиталист нэг нь капиталист нэг нь капиталист биш л гэсэн үг. За энэ үед Америк юу хийчихсэн гэхээр бидэнд харагдаж байгаа тэнд баахан үйлдвэрлэл хийгээл танк банк сумууд яадаг юм те. Одоогийнхаар болох юм бол чип мэ байх уу яа гээл дромороо үйлдвэрлэдэг юм байгааз. Гэхдээ энэ хөгжлийг дагоод юу очдөг вэ гэхээр тэрийг хийх нөгөө боловсруучсан сайентистууд нөгөө их сургуулиуд те
хөрөнгө тэрийг нааш цааш нь мөнгөний урамшуулдаг одоо нөгөө хичин ном уншаад ямар ч орлогогүй бол тэр хүн нэг өдөр шуудаа зөвгөл явах байхгүй да. Тэгэхээр тэр хүний нөгөөтх нь үнэлдэг нэг хөрөнгөний зах зээл рүү тэрийг патентжуулдаг. Патент нь чи гэртээ ном уншаа суугаад байсан ч болно. Шинэ нээлт гаргаад байх тусам чи заавал булчингаар ажил хийх албагүй. Заавал гадаар ажил хийх. Чи над унсан номыг чи бидээс үнэлээд патентжуулаад тамгалаад өгье улсаас. Өөр хин ч байсан чамаас над мэдлэгч улгаалахгүй болгоод өгье гэдэг идүүсийг хийсэн. За энэ патент хүн нөгөө өмчийн эрх мэрхийг бол Америк энэ үед яг хийжсэн. Хамгийн хөгжүүлсэн. Тэгээ энэ инновацууд нь хоорондоо над хэрэгтэй гэдгийг нөгөө хүн ойлгох гээд байх биш. Би бас ойлгуулах гээд багшлах гээд нөгөө эрдэмтэд чинь жоохон ярианы урлаг PR муутай байж болно. Тэр хүн тэрийгэ хийчих. А тэрийгэ инновацийн нөгөө юу вэ? Нөгөө Silicon Valley малыгаа одоо ингээд тоог нь бэлдэж өгч шүү дээ. Хоолыг те. Хоолыг хийх шүү дээ. Хоолыг тоог нь бэлдээд өгч байгаа. За ингээд энэ үед нөгөө яг эмэрхүү үе дээр одоо Ford, Microsoft энэ компаниуд өссөн. Одоо бол Америк хүчтэй тэдүс өсөд байгаа биш. Тэдүс хүчтэй болохоор Америк яваад байгаа байхгүй их орн болчиход байгаа учраас. Тэ. Аав ээж нь хүүхдтэйгээ балчир байхад дэжсэн юм байгааз. Одоо хүүхдүүд нь том болоод аав ээжийг дэжиж байгаа гэдэгтэй яг адилхан. Эргээд ирэх холбоо. Энэ юуг харуулж байгаа саяны капитал. Капитал чи өөрөө ингээд устж өгөхгүй болохгүй болоод ингээд байж байгаа байхгүй үн цэнтэй зүйл. А энийг манайхан ч болохоор өмнөх үе бас ортоос устгachж байгаа чинь хайр унших намаал шатаач байгаа гэсэн үг тийм ээ. Алдаа тооноод уншиж л байх хэвээр. Ингээд 5 дахь хэсэг 2000 оныхээс интернет. За энэ нөгөө хил гайл хамаагүй глобалчлал гэдэг юм эндээс эхэлж байгаа. Ёстой гэртээ сууж байгаад бидэд дэлхийтэй шууд харилцаж болно. Өмнө нь бол энэ байгаагүй загт харилцаа байхгүй үед яасан гэхээр Америкт төвд байгаа нэг нөхөртэй эсвэл Австралид төвд байгаа нэг аборигентэй биднээс яаж уулзах вэ? Уулзах магадлал баг тэг тийм шүү дээ. Гэтэл одоо бол зүгээр хаяг нь болж ивэл баг фэйсбүүкээр нь болол нөгөө хүн утсаа авбал шүү дээ. Шууд л ярьчихна. Тийм. За тэгэхээр яг энэ үеүүдэд нь асууя те. Яг нөгөө гурууд нь л байхгүйсэн гэсэн үг шүү. Тоглоомын дүрм ямар байсан тэрийг нь ашиглаж чадсан хүн л одоо зөв явцсан. Энд дэр нэг брейк аваад ярихт бол юу гэвэл Америк хамгийн олон үйлдвэртэй байсан уу? Үйлдвэрийн инновашн одоо Америкт явагддаг байсан уу? Үгүй түрүүн ярьлаа. Англид хөвчлээ явагдсан. Төмөр замч анх Англид үүссэн. Гэхдээ хамгийн сайн ашигласан нь Америк, тийм ээ. Гэх мэтэр цөмийн янз бүрийн хөгжлүүд хаана үүссэн бэ? Европт үүссэн. Гэхдээ хамгийн их сайн ашиглаж дэмжиж хөгжүүлж илүү тэр байгаа суур мэдлэг дээр цаажруулсан нь Америк гэдэг ч юм уу те. Ингээд тэр капиталыг үнэлж чадсан улс хөгжчихжээ. Тэр капитал нь түрүүн нэвтрүүлгэнд ярьсан шүү. Зөвхөн мөнгө хөрөнгө бит зүйлч биш тийм ээ. Тэгэхээр өмнөх тэр зүйлсийг маш сайн ашиглаж чаджээ. Тоглоомын дүр мөрчлөгдөх болгонд. За одоо 5 дугаарт нь юу болж байгаа гэхээр хүмүүсээ энийг бол байнга яриад байгаа юм. Одоо бол талцаал яваад байгаа нөө AI юм. Тийм. Эднээс хоорондоо бас тоглоомын дүрм огт өөрчлөгддөг биш. Нөгөө байгалийн хувь шиг ховсон өөрчлөгдөн. Ховсон. Өмнөх байзуул ховсон. Тийм ээ. Газар баялаг байсан. Үйлдвэрлэл баялаг байсан. Гэтэ үйлдвэрлэл газаргүй бол явахгүй. Хоорондоо ил дата тийм. Үйлдвэрлэл альва нэгэн акшн ийм үйлдэл байхгүй бол өгөгдөл байхгүй. Тэгэхээр үйлдвэрлэлийн чанарыг хэд үйлдвэрлээд байгааг нь ERP системээр гэдэг юм уу те SCADA гэдэг юм системээр барьж аваад цуглуулад миний үйлдвэрлэлд хэд эргэж гин эсвэл эргэж байгаа мотор маань өөрөө хурданда хэд хэдэн параметруудаар энэ гол нь төмрийнхээ чанарыг алдаж шүү маргааш өдрөгч шүү гэдэг өгөгдөл үйлдвэр эзэн маш хэрэгтэй тийм үү. За энэ өгөгдөл тэр үйлдвэр дээрээс гарч байгаа болохоос ер нь өгөгдлийг шал хэрэггүй өгөгдөл цуглуулад одоо яах вэ тийм ээ. Тэгэхээр эднээс бүр ингээд ховсоо өөрчлөгдөж байгаа болохоос цоош нь бас зүйл гарчаагүй шүү гэдэг. Одоо тэнгэрээс борж ирээд байгаа юм биш юм аа. Өмнөх дээр гарч ирж байгаа. За өгөгдлүүд маш их болоод ирэхлээр яах вэ? Хүн өөрөө босолж чадхаа. За AI яаж хөгжсөн гэхлээр яг эндээс суураас анх суурэ тавьж байгаа. Гэхдээ тэр үед AI artificial intelligence бол арай болоогүй. Гэхдээ анализ хийдэг маш олон хүний өмнөөс анализ хийгээд өгдөг. Маш олон програмууд айл хэзээ төрчөөд л яваад л байсан. Excel чингүүд байдаг. Ядчил тооны машин биш. Access ч болцсон тий. Access дээр бол энэ мөрхөг болгоныг бүгдийг кодегаар бичиж гаргаж ирдэг тийм ээ. Гэх мэтэр ингээд өмнөхөөс дараагийнх чинь шилжиж гарч ирж байгаа.
хүн гинт чулуунаас бий болоогүй нөгөө матарч явсаар байгаа ч гэдэг юм уу загас явсаар байгаа л ирсэн л гэж таараа авахгүй би тэр. Яг тэргээр адилхан. За мэдээ тэрний дотор нөгөө шууд би алгасаад ярьчлаа нөгөө автомат ч бололт тийм ээ гэдэг зөндөө юм байгаа. За энэ дотор мэдээ нөгөө энэ манай ярны одоо хамгийн том түүч Nvidia Media ч юм бол яг энэ хэрэгцээг хангаж өгөөд л явж байгаа. Гэхдээ чип үйлдвэрлээд байгаа биш. Төрний сэтгэл судлал гэдэг шиг. Энэ чип юу бодох гэж байгаа гэдгийг тэр дүүс аль хэзээ мэдсэн байж л үйлдвэрлэж байгаа байхгүй да. Тийм шүү дээ. Тийм. Тэгэхээр нийтийн хүртэл болж байгаа л одоо болохоос биш аль хэзээ гарцсан байсан шүү гэж хэлэх гээд байгаа. Тал талаасаа. За тэгэхээр энэ дээр гоё үг байгаа нэрээ би нэг бас бичээд оруулсан. Алтны халуурлын үеэр алт олборлагчид биш хүр зүйлдвэрлэгчид хамгийн их баяжсан юм а гэдэг үг л байт юм лээ. Тийм ба тий. Америкийн нэрэн нэвтрүүлэг бэлдэж байхад айгүй бол нөгөө Америкийн нэвтрүүлгүүд үзэхгүй юу. National Geographic-ийн ч гэсэн нөгөө хиний ч гэсэн зөндөө нэвтрүүлэг үзлээ. Тэгэхэд айгүй сонин тэр зүй тогтол юм шиг энэ зүгээр чимэг шүү нэвтрүүлгийн дур. Алт үйлдвэрлэгчдийн удам гэж байдгүй юм л да Америкт. Алт олборлагчдын. За. Хурцнийхэн байна тий. Хурцнийхэн байгаа. Нөгөө арх дарсныхан байгаа. Тэ? Зорт буудлынхан байгаа. Нөгөө салун малун гэсэн нэг юм байдаг шүү дээ. Тэднүүсийн дандаа тэдний өвөөгийн тэрний газрын тийм юм одоо ингээд том компани болсон. Тэрс яг ухчихсан нөхдөд байхгүй. Айгуу сонирм байгааз. Тийм. Тэр нөгөө алт ухахад тэднээс тэндээ амьдарч байгаа одоо нөгөө муухай сайхан тамхи арх дарс одоо хүн шуухан одоо баахан нийлүүлэгддэг байна л да тэр олон эрчүүдэд чинь. Тэр бизнесүүд нь айгуу сонирм одоо ингээд үлдсэн түүхтэйгээ байж байгаа байхгүй. Тэгээ яг тэр үед ажиллаж ирсэн хүн байна өглөө бүр тэр үед хүмүүс ажиллаж байгаа юм шиг түүхтэй нэг ч хүн байхгүй. Манай удам алт олборлагч байсан юм а гэдэг тийм компани зүй тогтол байхгүй байна гэж байгаа байхгүй. Канадад бас яг тийм гэсэн юм байгааз. Тэгэхээр энэ үгүрний болохоор энэ Америк зүрх шүү би зүгээр Монгол дээр гоё нөгөө зүгээрээр нь хэлж чадахгүй байна. Алт олборлагч алтны халдварлын үеэр алт олборлагчд биш харин түүнд хурц нийлүүлэгчд баян болсон гэдэг тийм байгаа юм байна. Тэгэхээр бид хэд одоо нэг алттай маргаад идэг, ураантай маргаад идэг, AI-тай маргаад байх биш юм байна. Харин нэгэнтэй л ийм зүйл боломж юм болвол энийг бусдаас илүү яаж хүрдэж авах вэ? Тэ? Тэрэнд нь бусдыг нийлүүлэх, холбож өгөх тэр хурцыг нь буюу тэрийг ашиглаж байгаа хүмүүсийн тэр интерфейс нь яаж сайжруулах вэ? Гэдэг ч одоо хоёр групп байж байгаа ш. Нэг нь бодлогоо тархийг хийж байгаа бол нөгөөх нь тэрний интерфейсийг хийгээд байгаа тийм. Гэх мэтэр тэгэхээр одоо дрон үйлдвэрлэгчдийг яриад байгаа ш. Дронд чип нийлүүлж байгаа Nvidia яага хүчтэй болоод байгаа нь энэгээр тайлбарлаж байгаа байхгүй. Хурц нийлүүлээд байгаа байхгүй тийм ээ. За дараад мэдээж энэ AI гэхэлэр OpenAI одоо ChatGPT дурддахаас ураа байхгүй тийм. Та юу ч хоёлаа ивент итгэжтэй тэгээ оруулчихлаа. За дэлхийн тухайлаа нэвтрүүлгийг маань бүтэн жилийн турш ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани ивент итгэсэн. Ер нь бол MMS компани одон өдөр суугтай байгуулагдсан цагаас маань эхлээд хамтран ажиллаж байгаа ийм байгууллага байна. За яагаад одон өдрийг сонгоод ингээд хамтран ажиллаад байгаа вэ гэвэл MMS угаасаа тийм гоё философитой компани юм бэл. Өөрсдийнх нь уран ногоон ирээдүйг хөгжүүлэгч. За үүний дээр нэмэгдээд бас эрдэм мэдлэгийг одоо ард түмэндээ түгэх гэсэн ийм бас нэг жинхэнэ хүсэлтэй явдаг юм шиг санагддаг. Ийм одоо яг манайх шиг одоо ингээд танин мэдхүн сувгуудыг, шинжлэх ухааны сувгуудыг ер нь ивент итгээ дэмжихийг их зорддог ийм гоё газар байгаа. За үүний дээр их дэлхийгээ хайрладаг. Их дэлхийгээ яавал хайрлаад, яавал бид ногоон эрчим хүч гаргаж аваад ер нь одоо энэ нэг нүүрс мөрс төлөөд байдаг энэ их дэлхийг бохирдуулаад байгаа энэ зүйлсээс салах вэ гэдэг дээр бас их толгоогоо санаагаа чилээдэг ийм газар шиг санагддаг юм. За энэ компани нь одоо хотхон барих боломжтой байсан гэж ярьдаг шүү дээ. Гэтэл тэгээгүй. Нисхийн тойргийн урталд ганцхан шиг байшин барьсан. Одоо тэнцэнэ өөртөө офислаад сууж байгаа. Тэр нь болохоор ирээдүйн байшин юм л. Ирээдүй гэдэг нь яг одоогийн гэсэн үг л дээ. Бид бол хоцорчоод яваад байна. Гэтэл яг дэлхийдээ нийцсэн ганц байшин баригдангууд бид тэрийг хараад ирээдүйн байшин ирчлээ гэж бодоод байгаа байхгүй. Энэ байшин болохоор 100% ногоон. Хаягдл ус ашигладаг. Дээр нарны зай хурааварт гэд юу ивчлээс та бүр маш их тийм эрчим хүчний хэмнэлттэй юм байшин байна. Тэр цонхон дулаан алддаггүй яадаг гэлээ. Хүүтнийг оруулдаггүй, өстө буйныг оруулдаггүй, бузрыг гаргадаггүй. Нилээ бузрыг оруулдаггүй, буйныг гаргадаггүй. Ийм одоо цонхон багт. Яг ийм байшинг бариад яагаад барьсан гэхээр бид нэр түүчилж харуулж байгаа юм. Бусад компани маань биднээс бас санаа аваад ийм байгаасаа гэж хүссэн те ийм байшинг бариад бид нэр одоо ингээд ашиглалтанд оруулсан. Тэгэд
энэ байшингаа очиж үзье гэхээр бүр хүн болгоод нээлттэй гэдэг юм л. Манайд хүрээд ирээ. Та нар бидний барьсан байшинг хар гайхуулж байгаа биш. Уриалж байгаа хэлбэр юм шүү. За тэгээд бас нэг чинь янз бүрийн бизнес хийж байгаа. За тэрний дунд бол нарны зай хороогоор байгаа. За гэр хорооллын айлуудаагаа би бас уриалмаар байна. Та гал төлж дулаацчлаа бол MMS руу очиод нэг үзэж ир. Тэнцтэй бүр янз бүрийн нарны зай хороогоор системүүд байж байгаа. Ялангуяа хятад ч одоо нарны зай хороогоор системээр дэлхийд тэргүүлж шүү дээ. Хятадтай тэргүүлдэг Genco Solar, Solax Power зэрэг хоёр компани аль биесны дистрибьютор болсон байна. За тийм учраас шууд тэр үйлдвэрүүдтэй харьцаж гин гэсэн үг. Тэгээд MMS-ийн инженерүүд одоо ажилтнууд тэр үйлдвэрүүд дээр очиод сургалт юмд суудсан яг тентгийн инженерүүд л гэсэн үг байхгүй. Эднээс заавар зөвлөгөө аваад тэгээд бид нэр эдийн засгийн хувьд ямар хэмнэлт гаргаж болох юм бэ гэдгээ бас тодруулаад асуучих болно. Энд чинь одоо л жоохон үнэтэй байгаад байгаа болохоос биш эн чинь ирээдүйдээ урттай одоо нүрсийг түснээсээ л хямдхан зардалтай гарна гэсэн үг шүү дээ. За тэгээд одоо маш чанартай үйлдвэрүүд учраас за тэгээд баталгаатай хугацаатай учраас ямар нэгэн гэмтэл бэртэл гарлаа гэхэд эднэр дээр очиод учир начраа хэлээд солиулдаг ч юм уу яадаг ч юм те аль бие усны засварыг авч болдог ийм компани байгаа юм шүү. За тэгээд бидний нэвтрүүлгүүдийг бүтэн жилийн турш ивент итгэсэн MMS компанид баярлалаа. MMS компанид өнөх хэрэг баярлалаа. За энэ болгонд яаж яасан гэхээр түрүү чин тоглоомын дүрм эвдэгдсэн жишээг харахад одоо нөгөө жижиг улсууд энтэй гарч ирж байгаа. Том газар нартай юу хамгийн их хүнтэй байсан уу? Хамгийн их том үйлдвэрийн том юм ангаруудтай байсан уу? Үгүй та. Одоо Эстон, одоо юу гэдэг юм те Сингапур, Эмират за сүлд ярьсан хоёлаа тийм ээ. За энэ хүмүүстэр бас нэг энэ хүмүүс шиг энэ улсуудад нэг л бас юу байгаа даа. Маш зовлонтой хэцүү байна. Хөршүүд дэрлэгч ин инээтрэ гэж Эстон ярьсан шууганд байдгүй юм байна. Сингапур бас байдгүй юм байна. Арабад бас тийм зовлон тойцсон нөгөө тохиолдол нь байдгүй юм байна. Эсвэл би олж уншаагүй гэж бангадгүй. Гэтэ байдгүй л гэж мэдсэн байна. Тэгэхээр эндээс нэг нийтлэг юм байгаад зовлон тойчоо суудгүй юм байна гэж. Хорооноос гэр нэхээ суудгүй юм байна. Тэгжиж өгчт юм байна гэдэг нэг үг авчулж. За тэгвэл энэ жижиг улсын тоонд ч Монгол байж байгаа. Би жижиг улс гэхэлэр хүмүүс газар нутаг томтой гэж яадаг юм. Тэр power ярьж байгаа шүү тий. Power. Тэгэхээр нэг сайн тал нь юу гэвэл одод бөхдөг төрдөг гэдэг дүрм явсаар л байгаа. Тэр нь юу гэвэл Ром, унсан ямар улс байлаа одоо ямар балгас болчиход байгаа юм тий. Осман байхгүй, Монгол Empire байхгүй, Испанийн далайн хаанчлал байхгүй, Англи ноёрхол одоо тэр нөгөө юу лээ? Англич ямар Empire лээ? Британи. Тийм Британийн тийм за тийм Empire нь Empire нь яг мартчихлаа. За тэр Англи Empire нь байдгүй тийм. Англинд нэрснөө British рэж байдаг лөө тийм. Нэг тиймэрхэн байдаг тийм. British Empire гэдэг лөө. British Empire ч болоо тийм. За одоо Америк нэг хэсэг ноёлжсэн. Одоо ингээ үр ирэхгүй хятадд гарч ирж байна. Энэ бол хууль юм аа. Америк муудсан та биш. Зүгээр л энэ зүй тогтол юм. Тэгвэл дараагийн ялагч нь яга манайх Монгол байж болохгүй гэдэг энэ амбицыг галыг асаамаар өрдмөр санагдсан юм бас хавчулж тээ. Тэгэхээр түүхэнд мөнхийн ялагч гэж байхгүй. Харин маш удаан хугацаанд тогтнож чадсан мөнхийн суралцагч гэж байдаг гинэ. Хүнчт ялгаагүй компани адилхан улс адилхан. Мөнхийн суралцах яг суралцаад байгаа. Хөгжихийн тулд суралцаад байгаа шүү дээ. Тэгэхээр бид яах ёстой байх вэ? Суралцаад лах ёстой юм байна, тийм ээ. Зогсолтгүй суралцаад байх ёстой юм байна. Тэгвэл яг энэ нь дараагийн 50 жилийн бүх улсууд ганцхан Монголч гэхгүй бүх улсуудын юу юм бэ? Стратеги нь юм байна. Суралцах хөгжил ёстой юм байна. Нэгдүгээр дүрм. Хизээд суралцахаа зогсоож болохгүй гэдэг дүрм. За энэ нь болохоор хэсэг хугацааны дараа нэг хэсэг хугацаач биш одоо нэг өмнөхтэй хэсэг хугацааны өмнөхийг аваад үзэл та. Нэг хүн нэг мэрэгчлэр нэг мэрэгжил олж аваад сургууль төгсөөд насан туршдаа одоо улсынхаа бол сууч ингээл явцдаг те. Энэ биш болчихж байгаа. Энэ тоглоомын дүрм одоо өөрчлөгдсөн байхгүй. Ямар санд одоо зарим байгууллагууд байдаг. Аль миний одоо 20 хэдэн жилийн өмнө төгссөн дипломыг аваад мэрэгжилтэн би үечдэг гэж хэлдэг. Наа ч өнгөрцөн. Одоо энэ knowledge management-ийн 5 жилийн өмнө сургууль төгссөн бол чи тэр чинь одоогийн мэдлэг биш болцсон шүү. Тэр төгссөнгөө бахархаад байх зүйл биш болцсон.
5 жил дотор төгссөн диплом олж яар. Тэ? Гэж. За жишээ нь одоо яг би өөр дээр жишээ аваад хэлье. 95 6 оны үед өөрөө компьютертай. Тэгээ гэртээ компьютертай хүүхд чинь Word, Excel-ээ төрүүлээд сур тараа штэ. За айгүй гайхалмаар байсан. Үнэхээр гайхалмаар байсан. Одоо тэрийг гайхуулах юм уу? Тэ штэ. Яг л тийм байхгүй. Нөгөө аав залуудаа бяртай явлаа гэдэг шиг. Одоо тэгэл тэр хүн үхэн л байхгүй да. Тэгэхээр тухайн үедээ өөр юу хийж чадхаар байна. Ингээ шилжих хүчний тэнцвэрч ингээ шилждэг байх нь гэдэг л энийг хэлэх гээд байна. Одоо яг тэр үед Word, Excel мэддэг хүн айгүй айхтар байсан шиг. Одоо энэ онд бол AI мэддэг байх нь чухал байна. Гэтэ мартаагүй бол 90 оны ихээр Word, Excel мэддэг байсан хүнийг хуучин их жаах нар дэвтэр дээр юмаа шивдэг байсан архивч нар яг таагүй ханддаг гэсэн шүү. Одоогийн AI жоохон таагүй ханддаг сүр хүчин шиг тийм ээ. Тэгэхээр битээ тийм байгаа ч тэр хүмүүс тэгэл таагүй хандсараа дууссан шүү. Битээ тэдний араасгүйгээр л гэж байгаа. Тэгэхээр одоо бол диплом яг хэрэгтэй бичиг цаас хэрэгтэй. Одоо чамайг танилцаад суралцах чадварыг чинь би яаж одоо бас мэдхийн тийм ээ. Тэгэхээр диплом гэдэг айгүй олон зүйл нэг нь диплом бол мөн тэр батламж бас байна штэ. Сертификат бол байна. Хоёрдугаар дүрм. Энийг бүр нэлээд би бас өрөөч ярьлаа яайтайгаа зөвлөлөө тийм ээ. Энийг бол бүр энэ дүрмийг бүр албаар дүрм гэж байгаа хэлчих гэж үзсэн. Яг бол бид хоёр тоглоомын дүрм өөрчлөгдөж байгаа шүү. Дүрмээ ярьчих. Хоёрдугаар дүрм англи хэл. Англи хэл одоо давуу тал биш болчихжээ. Олон хэл мэдэх нь давуу тал ерөөсөө биш. Гэхдээ чиний хөгжлийн чинь бүр фундамент болчихжээ. Олон талаас нь ярьдаг. Бид шинжлэх ухааны хэл чинь өөрөө 95% нь англи хэл дээр бүтчихжээ. Хүссэн үсээгүй тэр өөр хэл дээр бий болох гэсэн хэвэл хугацаа хэрэгтэй. Одоо байгаа тэр капитал, мэдлэгийн капитал чинь тэр англи хэл дээр байгаа даа. Тийм ээ? Гэж орчуулгын зөндөө програм байгаа. Гэхдээ яг юу хэлэх гээд байгааг нь ойлгох тэр хэл гэдэг чинь өөр шүү. Тэ. За тэгэхээр англи хэл бүр суур шаардлага болжээ. Тэ. Англи хэлгүй хүн хэлтэй хүн хоёр ялгаа илт амьдрал дээр гарч байгааг одоо сонсогчид маань бүгд мэдэрж байгаа байлгүй те. Би хүртэл одоо бүр англи хэл яах гэж одоо бүр сайн сурж яахгүй яа. Өдөр болго надад англи хэлний асуудал толгарч байгаа. За энүүгээрээ нөгөө саяны жижиг улсууд тэр хүндлийн яриад байгаа биш. Тэр Сингапур яасан. Синглиштэй. Эстон, Ирланд, Израиль, Эмират суур хэлний англи хэлж байгаа. Хөгжөд байна. Хүн хөгжөд байхад бид маргаад яах юм бэ? Ус тийшээ урсаж яхад маргаад яах юм? Бороо орохоор гомдлоод яах юм? Тэ? Тосч аваад л дуухаас орохгүй зү. Тэ? Дараагийнх нь яг нэр энэ дэр маш их хүн амтай хүмүүс эргээд зарим нэг сул талтай болт юм байна. Саяны энэ технологиг хурдан манипуляцийг англи хэлийг улс даяараа сурах чиглэл хийсэн юм байна л да. Монгол шиг улс бол энэ дэр суб гэж чадах давуу тал болж байгаа байхгүй сүултээ тий. За 3 дугаар дүрм. За одоо нөгөө AI ярих гэж. AI-тай өрсөлдөх биш. AI-ыг түрүүний халбас яриагаад болгочих гэж байгаа. Түүл болгочих байгаа. Тэ. Хажууд чинь нэг юм дагалддаг бүх юм чинь зөвлөдөг юм туслах роботтой байна гэж боддоо. Гэхдээ туслахгүй нөхрөөс хамаагүй илүү байна үстэй. Яг өмнөөсөө зодтолт болчих шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ хүн ерөөсөө тэр хүн миний оронд амьдраад байна биш. Чи тэр хүнийг харин зөв өдөртаал гэж байгаа. Өөрөө харин тэрэндээ мэс өрүүлж байгаа бити гарт нь өртчих. Тэ? Өөрсдөө өөрөө ухаантай бай. AI бол өмнөх түглээс ялгаатай нь хөгжиж байгаа шүү. Тэ? Зүйлийн дугаар учраас жоохон эмоцтой. Зарим нэг хэлдэггүй байсан зүйл хэлмэр санагдлаа. Юу гэвэл дээр хүртэл бас агитагаа би бас нэг ярьж ирсэн. Нэг тийм хүн төрөлхтний түүхэд нэг жоохон драма байдаг те. Уянгалал. Тэрний үг бол нэг айгуут айхтар гинт хэрэгтнийг нэг эмээ тэрвэрсэн ядарч яваа юмны зураг байдаг тийм үү. Гэхдээ яг цаг хугацааг үргэлжлэл да. Тэр эмээ залуу байсан. Тэр мангасыг төрүүлэхэд төрж явах услгааг тэр эмгэн хийсэн бол таарад байгаа байхгүй. Тэгэхээр энийгээ жоохон юу яа яг тэр AI чинь тэр мангасчулж болно. Одоо борхончулж болно шүү. AI бол одоо бүр таад хувьд чинь тэгж өгчөж байгаа. AI-тайгаа хайртайгаа харьцаарай гэж байгаа. Тийм хүүхдтэйгээ зөв харьцаа гэдэгт адилхан. Дөрөвдүгээр дүрм. Хэрэглэгч биш бүтээгч бол байж ижил ялна. Одоо
дээр үед баян ядуугийн каст байдаг гэсэн бол ирээдүйд бүтээгч болон хэрэглэгч гэдэг каст үүсгэнэ. Энэ бол тренд би асууж байгаа юм биш. Энэ бол харин Yuval Noah Harari том хүмүүсийн номнууд дээр байгаа. Нэг нь идээ сууж яадаг. За айгүй олон кинонууд 2000 оны ихэр гардаг байсан. Нэг мөрөөдлийн кинонууд, төсөөллийн кино үүдэг лээ. Зөгнөлийн кинонууд. Уран зөгнөл. Уран зөгнөлт кинонууд. Баахан бүдүүн хүмүүс дэлгэц тавьдсан идээл нэг конвейер дээр явж идэг штэ. Хүүхдийн кинонууд ч байдаг. Wall-E. Тэгээ Wall-E дээр ч лөө. Бид тийм бол. Ягаад гэвэл одоо нөгөө иддэг хүмүүс хэрэггүй, бага ажилдаг хүн хэрэгтэй гэдэг дүрм өөрчлөгдөж байгаа. Тэг идэгч нар чинь саяны төр сэтгэл зүйн судалгаа авах хэрэгтэй байхгүй. Хүмүүс юу бодож байгаа, яамаар байгаа, тэ шийдэл гаргахад хэрэгтэй. Сонгуульд тэр санал өгөх хэрэгтэй. Inactive manipulate хийдэг айрам каст хэрэгтэй байхгүй. Яг Wall-E харагдаад байна л. Тийм. Тэгэхээр бид аль талд нь байх юм? Тэр кастнд байх юм уу, байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр бидэд одоо тийм гэж томоор харах биш. Одоо бидэд Facebook-ийн хэрэглэгч. Яг тэр нөгөө мэдээлэл сорогч клонууд нь байхгүй. Цусаа саруулаад байждаг нэг юм лабораторид ээждэг хүмүүс кино мөн ээждэг штэ. Тэг яагаад эднүс ингэж тижээгээд байгаа юм. Тижээж байгаа биш би эднүсээс юм авч байгаа гэж те. YouTube хэрэглэгч, TikTok хэрэглэгч. Гэтэ бид тэрэн дээр юм бүтээж байгаа юм. Үгүй. Бид бүтээж байгаа шүү дээ. Энд нөгөө за манай энэ нэвтрүүлэг бол бүтээж байгаа шүү тий. Энд бол мэдлэг бүтээж байгаа. Би тэгээ буруу хэлжлээ. Нөгөө нийт массаараа рил хийх, пост бичихээгээ бүтээж байгаа гэж байгаа бол энэ биш ээ гэж байгаа шүү. Яг буруу ойлгох гэж. Энэ бол креатив хийж байгаа. Бидүүд л бол одоо бүтээл хийж байна. Капитал бий болгож байна. Харин нэг рил хийгээд дагалдагч аваад нэг реклам хийгээд бүтээж байгаа бол энэ бүтээлч биш. Энэ харин чамайг яаж амьдраад байгааг чи хийж байгаа судалгаа өөрийгөө сайхан судалгааны материал өөрийгөө хөгжүүлж байгаа л хэлбэр. Тэ судалгааны хулган өөртөө гоё акробат хэрэгж байгаа л үйлдэл байхгүй. Тэр хийж хүн болоогүй гэсэн үг. Тэгвэл дараа жил гинэ дараагийн 50 жил ирээдүйд. За 50-аар л ботсон юм л да насаар нь. Яах юм бэ? Бид сэтгэл хин өндөртэй байна. Тийм. Хин одоо юу н хөгжих юм. Хариулт сонсомоор байна уу? Мэдхгүй. Мэдхгүй. Харин хин ялагдагч лузер байхыг бол маш сайн мэдэж байна. Тийм ээ. Хамгийн баян байх албагүй, хамгийн хурдан суралцдаг байх албагүй, тийм. Гэхдээ суралцахгүй бол харин лузер болно гэдэг баталгаатай. Тийм. Суралцахгүй бол одоо алдна. Хөгжихгүй бол алдна. Дээр нь саяныхаа тоглоомын дүрмийг бошоохон хүлийн зөвшөөрөхгүй бол алдна. Өмнө би ингэдэг байсан ингээ комфорт зондоо суугаад байх юм бол алдна. Тэр түрүүний Wall-E дээр ярьж байгаа тэр жоохон тарган урдаа юм атцсан нэг юм тэ суруулаар юм идж ууж байгаа хүмүүст бол тэр зоон бол маш гоё байгаа шүү дээ. Босоод алах гэтэл яа тэ бос алах чаддгүй шүү дээ. Бицхтай хүртэл сурвалждаг л яа тэ. Тэгээ алах болсон чинь хөлхий алдчаад хөлн ажиллагааг болцсон байдаг лөө тэ. Тэг арай гэж алхахдаг. Арай гэж алхахдаг ч үлээ. За энэ айгүй амархан шүү гэж байхгүй. Та гэртээ нэг 21 хоног гэвтээд үз. Босоод явхад өсгөж өвдөн шүү. Айгүй хурдан. Арайч тийм болчихгүй байх гэж бодох биш. Хаяанд чи энэ ирсэн байгаа л гэж хэлж байгаа. Тэгэхээр юу вэ гэвэл ийм дандаа өрөм урам өгдөг байсан бол одоо жоохон хатгаад авъя. Тэ? Та лузер байх ч юусоо сар хүрэхгүй хугацаанд лузер болох магадлал маш өндөр байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэвэл тэгж байгаа сурыг. За нэг 100 амралтаа авч байгаа сурыг. Тэгж байгаад нэг найзтайгаа уулзахаар энийг асуундаа гэд хүн яваалгаа тийм үү. Одоо энэ ChatGPT л гэж байна. Яг юм хэлж байгаа чинь Cloud-ыг гингүүд за тэгж байгаад нэг бүртгүүлээ та. Фри хөлбөр нь юу юм бол доо хөгшин тэгж байгаа зав гарахаар судлаа. Яг тэгж хэлээд хэдэн хоног сонсон бэ? Та аль хэзээ тэр лузерийнхаа гараагаар явж байгаа шүү л гэж хэлж байгаа. Тэ? Манай од мөндөртөө төгсгөлийн нэвтрүүлэг рүү баярлалаа. Намайг 7 хоногт доор хаяж 2 өдөр шөнө суулгадаг гэдэг чинь 21 хоног намайг лав тэгж юу ч хийхгүй байлгадаггүй гэсэн үг байхгүй. 21 хоногт 3 удаа нэвтрүүлэг бэлтгүүлдэг учраас лавл би өөрөө сайндаа биш. Та ятайхаа хүчинд ингээд ямар ч тэр игнэнд орчихгүй шиг алхаад байгаа даа баярлаа. Ингээд энэ төгсгөлийнхаа нэвтрүүлгээр дэлхийн дуу хоолойгын нэвтрүүлгийн кодтойгоо би сайхан
өөрийнхөө бүр жинкнээсээ гоё байгаад тий ингээд ярьж хэлж үзэгчдэг амт байгаад дүгнэлтээ хийгээд хэдүүлээ маргаашнаас идэвхтэй байя. Өнөөдрөөс яг маргааш биш дахиад маргааш гэж өөрөө бүр явах чинь яг энэ нэвтрүүлгээ үзэж явах акшнда дараа нь ч ихгүй. Ингээд сайхан ирээдүйнхаа төлөө төсөөлөд галаасаагаад унтраачихгүй галаа манад суралцах галаа итгэл тэмүүллийн галыг байнга манж явъя л гэж ерөөё. За баярлалаа. За ингээд дэлхийн дуу хоолой нэвтрүүлгийн сүүлчийн дугаарыг дуслаа. Өнөөдрийн дугаарыг ажил бэлэн чадвар сурын UFE Tech сургууль болон ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани ивэнтэтгсэн. За Баттайхаа 2 жилийн хугацаанд 2 жил гарan болчихвоо тий. тэглээ. Одоо дэлхийн бизнесүүдийн, улсуудын юу гэдгийг одоо бүх тэр гоё жишээнүүдийг их орондоо буулгах гэж хичээж энэ олон нэвтрүүлгийг бэлдсэн танд болон Гантулга хахад маш баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.